Тэгэхээр би за уул уурхайн компаниуд дээрээс нь банк санхүүгийн байгууллагууд энэ шилдэг аж ахуйн нэгжлийн дээгүүр бүгдээр орчтой. Эдгээр чинь жишээ нь банк санхүүгийн байгууллага ерөөсөө нөөц төлөгч биш. Тэд нар төлөхгүй байгаа. Хамгийн их баяжж байгаа. Дээрээс нь уул уурхайн компаниуд тэр хэрэгжилж байгаа бараа бүтээгдэхүүн дээр л одоо нөөтө төлдөг болохоос биш гаргаж байгаа экспортоор нөөц төлөхгүй байгаа. Тэгэхээр ер нь бол эн чинь нэг тийм яг жирийн аж ахуйн нэгжүүд энэ одоо эцсийн худалдан авахч хийж байгаа тэр ард иргэд л энэ нөөтийн татварыг бүгдийг төлж байгаа байхгүй юу? Та нар ингээд иргэд дээр хамаг ачааллын бүгдийг өөрүүлчихэд тэгээд одоо энэ томоохон одоо энэ Монгол улсын баялагийг бүгдийг авч байгаа тэр компаниуд дээр бас энэ нөөц төлөлтийн үйл ажиллагаа чинь бүрэн дүүрэн явахгүй. Хариулъя. Ажлын хэсгийн хариулна. Их тайв. Нөөц хамаагүй гайл. Чимэцэрэн даг. Дөрөвдөр микрофон. Сангийн яам доторын болонсор Шимэцүрэн. За тэгэхээр нөөтийн одоо 10%-ийг уулгахаар бол одоо нэг орлогын тэгш ус байдлын асуудал бол хэвээр хатгалагдана. Одоо авж байгаа буцаалтыг нөгөө өндөр орлоготой хэрэглээ өндөртэй хэсэгт бол буцаалт маань бол өндөрөөр орчод байгаа. Тэгэхээр яг энэ систем бол 5% болгоод тэгээд нөгөө таны хэлснээр 20% буцаалтаа явахтан зэрэг бол энэ мөн л ялгаагүй тэр дүнгээрээ явчихж байгаа. Олон улсынхаа практикаар ч гэсэн манай нөөтийн хэмжээ бол одоо 10% тооцоод 20% буцаалтаа бий ингээд 8% гэдэг бол дэлхийн дундаж одоо 16%-ээс бол манай 2 дахин бол бага байгаад байгаа юм л да.